болон сонсож буй эрхэм сонсогч танд галын тэнгэр нь өөх тосоор халагсан, үүдэн тэнгэр нь аз жаргалаар бэлгсэн, эдийн тэнгэр нь саваад өргсөн, насны буйн нь гэрээд өргсөн. Битүүний өдрийн мэндийг хүргье. Юу гिचвэж. Энэ чи зүгээр төмөс царайлаа дугаал надаас сууж. Яс галын тэнгэр болоо ч үгүй. За. Их гоо чи бууцтай гой толгой холбооч. За 7 нүгүрийн даваагаас баасангаар яг энэ цаг үед радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ их суурайтагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шоу төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 9-ний баасангаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөги гэрлээ за найруулагчаар ган болдын ангараг нар ажиллаж байгаа. За өдрийн мэнд төргийн Мөөги. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сашины ерөөл дагуулсан нандин бэлэг бэлгийн багцаараа Might Cosmetics за мөн алсыг харж аюулгүй зорчоорой Цэмбийн автгэрэл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд манай радио руу олон сонсогч нар маань өөр тохиолдсон. За бас өөр хүнээс сонссон хөгжилтэй түүхүүдээ бичиж илгээж болно. За бас TikTok-оор түүхүүд ирж байгаа. Латинаар бичиж ирүүлж болно. Манай пэйж рүү чатаар энийг бас уншаад өгөөч гэд ирүүлж болно. Тэгээ таны ирсэн түүхүүдээс манай редакторлаад бид хоёр радиогоор уншиж өгдөг. За тэгээ групп маань өнөөдрийн байдлаар 323,900 гишүүнтэй болсон байгаа. За тэгээд энэ давчранд би өмнө ч гэсэн хэлжсэн ингээд нөгөө олон групптэй гишүүнтэй групп руу маш их нөгөө нэг зарын лайв, зарын шинжилгээ төгөлөд шеэрлэгддэг. За тэгээд одоогийн байдлаар манай нөгөө болзошгүй спам гэдэг нэг юм байдаг шүү дээ. За тэн дотор 4,000 гаруй одоо бүр ингээд бөөгнөрсөн байхад нь би одоо ингээд устгаж байгаа. За тэгээд өмнө нь сануулж хэлсэн учраас бүр хайр найргүй шууд бандж байгаа. Одоо яг тэр дахиж групп руу орох ирэхгүй болгоод лайв шеэрлсэн хүмүүсийг. За тэгээ одоогийн байдлаар би ингээд цэвэрлэгээд бүр эн чинь нөгөө нэг айгүйх цаг авдаг. Тэгэл нөгөө нэг ажлынхаа завсар зайгаар хийгээд одоо би нөгөө хасаар байгаа тэгээ 4,000 байсны нь одоо 2,000 гарга болгоцсон байгаа. Болзошгүй. Цагаансараар бүр золгож явахдаа ч гэсэн хасаал явна. Тийг нь золголтоо игээл хасаад яваад байна. За тэгэхээр манай энэ үдээ ачир гэдэг групп 323,900 гишүүнтэй. Энэ групп руу маань битгий одоо ингээд сонголт өгч байна. Улс төрийн лайв, худалдааны лайв, ийм шеэрлэх гэсэн хүмүүсийг зүгээр дахиж групп руу хандах хэрэггүйгээр хааж байгаа юм биш үү. Тэгээд дээрэс нь ер нь бол манай группийн гишүүд мэдж байгаа. Бид нар манай модераторууд ч гэсэн маш сайн ажилдаг. Нэг ч лайв групп руу угаасаа оруулдгүй та нэмэргүй те. Хичнээн шеэрлээд орохгүй учраас ямар ч нэмэргүй тэгэхээр одоо шантраарэ те. За ингээд манай Facebook хуудсан дээрсэн түүхүүдээс уншиж өгье. Cherry оюу гэдэг эмэгтэй. За горьцсон түүхээ бичиж гэж бодлоо. Анхны хүүхдээ төрүүлээд удаагүй тэр үед коронавигийн дараа зам нээгдээд ихрэндээ очсон гинэ. За. Амьдралдаа хоол их нь битэл өөрийнхөө хувцсыг ч угааж үзээгүй ихэр маань гэрээ цэвэрлээд хоолоо игээд сүрхий. За энэ ч яг зүгээр битсэн. Хоол хийх зураа талах гаргаа тавьж гэн. Би ч үлссэн байсан. Сайхан талах хэдий гэж бодоод хараад байжсэн чинь хоол гарлаа. Талахаар яах юм те? Гэж буцаагаад далт хийчтэй. Тухайн үедээ заазаа гэл өнгөрсөн. Оройн гинт халуураал мөөмч нэрэл нэг л бишээ. Яасан байх нь талхнаас горцсон. Чаавас. Гүй харин ингэдэг ийм юм болдог. Тийм үгүй тэр чинь тэгээ ихэртэй хэлсэн. Аав ихрийнхэн маань гэрт ирвэ. Ихэр сууж байснаа карманаасаа нэг ширхэг бомбон гаргаж ирсэн ээ. Өөрөө идчихлээ. Дахиад гаргаж ирсэн нь охинтой өчглөө. Би гомдоод хэлж чадахгүй сууж байсан чинь идхүү гэснээ надад өгч байна. Би ч юм яриад л суугаад байлаа. Ихэр чихрээ идээчлгээд байлаа. Би ярьсаар л нилээ байж байгаа чихрээ идээчээ гэхээр нь задлсан чинь дотор нь чихэр биш өөр юм байж юу. Тэгтэл яг яагаад байсныг нь ойлгосон шүү дээ. Миний гордойг тайлах гээд байдаг би энэ чихрээ задлж ихгүй юм яриад суугаад байдаг. Даанч бүгдээрээ сонио хараадсан аахгүй. Горцсон үнийг дахиж гордоож араас нь баярлуулдаг юм байлээ шүү дээ. Ястаа миний дуртай бүх юмыг аваад ирсэн байсан да. Бас нэг удаа нөхөр хажууд сууж байснаа над руу дөхөхөөр нь үнсэх гэж байна гэж бодоод хацраа өгсөн чинь удирдлага авчаад үнсдэг. Тэгээ горцсон ш. За яаш. Йоо, зүгээр талах гаргаж ирчээд буцаагаад оруулангуул гомччихж байгаа юм уу? Үгүй нөгөө талах идэ гэж бодож ирсэн байж тээ. Тэгээд нөгөө тэгэл харин готчдөг аахгүй юу? Бүр би бас ингэж хэлсэн шүү дээ. Манад нөгөө нэг одоо манай нэг ихч ингээд ирэх болгондоо намайг төрсний дараа тэгтээ тэр их чинь буруу юу байсан бэ гэхээр ирэх болгондоо нэг удаа ингээл нэг юм өгцөн болоо штэ тий. Эргэлтээр ирчих шүү гэ тий. Тэг ирэх болгондоо л ингээл нэг юм цайны бичэн ч юм уу тэг ингээд нэг юм барьж ирээд идэг. Тэгээ байжсэн чи нэг эрэхтэй
юмгүй ирсэн байхгүй юу. Хос Тэгэж би нөгөө дотроо нөгөө дандаа юмтай ирдэг болохоор одоо юу авч ирсэн болдоо гэж бодцсон. Тэгэл байхгүй горц. Тэгсэн чинь тэр ихтэй хөдөө яваад өгсөн. Тэгээ миний гордог уулан тэр хүн чинь гарах хэрэгтэй шүү дээ. Тэгээ байхгүй. Тэгээ манай хүн намайг нөгөө ийм баавганы нэг ийм хумс нэг ширхэг ийм хумс болоод ирсэн. Нөгөөдхөр ингээд хүх маажаад дээр гарчаад наа ингээд загнаад өсний ээж гордоод байдیں۔ Тэнийг юм уу чи үлсэж өгөх гээд байна уу чи юм гэсэн чи би нөгөө худлаа загнаад байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээ инээгээд тэгтэл явж ирсэн тэр баавганы хумсныхаар майцныхаар юм уу эсвэл тэр загнуулсных нь юм гэдгээр тэгээд гордоо гарсан. Гэтэ айгүй хэцүү шүү дээ. Ингээд бүр ингээд хүүхд дэлбэрэх гэж байгаа юм шиг ингээд амар болдог аахгүй юу? Наадах чи гоё юм биш. Хөх рүү нь харж байгаа загнамар. Ягаад том болоод байгаа юм чи? Ягаад том болоод байгаа юм чи? Өвдөхгүйгээр том болж олдгоо юм уу чи? Нэрээ тэгж ингээд хавдсан хөхийг загнаж өгч үйлчлэгээр үзүүлнэ шүү. Гараа наадхаа. Яасан том болох дуртай юм чи? За цэгнэ Луважикс гэдэг үсгөө. За. Дахин сайн байна уу? Би энэ удаад аавын маань найзад тохиолдсон хөвгтөөж хүү бүтлгүүж хүү нэгэн явдлыг өвүүлэх гэсэн юм аа. Нилээ хэдэн жилийн өмнө аавыг маань залуу байхад явдал болсон гэсэн. За. Аавын минь найз Иск гихч залуу тэр үедээ нэг охинтой үерхэж байсан гинэ. Нилээл хайртай дуртай байж. Гэтэл үл мэдэх шалтгаанаас үүдэн хайртай охинтой хаягчжээ хөрх. Тэрэндээ их л гутраад иморхийн дээдээр имороод сүулдэ нэгэн болчмгүй үлийг хийхээр шийдэж. Тэр нь үхэл. Тэгээд л яахвтаа нөгөөг чинь найз нөхдөөгөө салах ёсорхуу юм хийгээд л найз нь тэр охингоо бол амьдрч чадахгүй нэ өхмөр байна ухааны юм яриад л байж. Найзууд нь ч тэр нэгмүү охиноос олж үхээд байхдаа яадгийн гих мэтэр ятгаж үзээд л хэсэг хугацааны дараа харьцгаач Тэгсэн маргааш нөгөө найз нь аавтай үхээгүй эвэр сав сарвал уулзаад ярьж л дээ. Аав чи үхлээ хатлаа гэдэг байгаагүй лүү? Юу болов гэхэд үгүй юу үхээс эсэн юм болоод ихчтэй толгоогоо эргэл загнуулчаад ирлээ гэж авч ийн. Яасан гэсэн. Мань хашир үхэх санаатай гэртээ нүдэн дийл харагдсан эмнээс нилээ идийг уугаад үхлээ хүлээгээл чагнаад хөвтөж байж л те. Гэтэл ахын ихч цаанаас хүүшээ таминаа миний жирэмснээс авгаалах юм хаана байна гэдэг. Орилсоор орж ирээд хартал сайхангаар эмийн уужчихсоо үхгээ чагнаанд хөвтөж байгаа. Игчтэй сайн гүйлж байж л таараа сог. Одоо нөгөө ах 5 сайхан хүүхдийн эцэг болоод өнөр өтгөн сайхан амьдарч байгаа. Ахын гэр бүлд ас жаргал хүсье. Ахин сайн байна уу? Энэ удаад би аавын маань найзад тохиолдсон. Дахиад үтчихлээ. Юу эцмэс? Манай экс юу вэ? Стонер өглөө хатлаа гэдсэн өхний тэл үрдсэн байлээ шүү дээ. Бүр үрчээд ингээд гэр бүл олцсон дагуулаа явж гинөө. За. Доржа Төмөр хой гэдэг залуу байна. За сайн байцгаана уу? Дахин нэг түүхээ бичгээр шийдлээ. Би наах Америкт ирээд шууд л хэлний бэлтгэл суулаа. Дөнгөж ирсэн мань English түүч байхгүй нь тодорхой. Манай байрны нэг анд маань надаас хэдэн сарын өмнө ирсэн ч битэн хоёр нэг ангид орсон байдаг юм да. Эхний өдөр эхний цаг ярианы хичээлдээ суухдаа андтайгаа хамт нэг ширээнд суулаа. Тэгсэн бид хоёр хоорондоо монголоор яриад байхыг сонсоод багш намайг салгаад нэг соо хүүхний хажууд суулагчлаа. Мань чин соо 7 жил болсон үуч нөгөөдөгтөө бас яриад байсан чи багш намайг эн чин солонгос хэлтэй юм уу гэд гайхаж яриад нэг украин охины хажууд суулгалаа. Тэгсэн яах нь би гэдэг хүн чинь Оросд сургууль төгсөн байр тараад нөгөө охиндоо чинь бас л чалчилж байгаад баригдлаа. Нүд нь өндөр шараг шиг нүд нь томорч ирээд үгүй та чинь яагаад хамгийн гол хэлээ сураагүй юм бэ? Яг Яас. Ийшээ солонгосоор ийшээ ч орсоор яриад гэдэг байгаа. Анги дүрийн инээд за тэгээ дараагийн цаг дөрмийн хичээл төвшин дотор шалгалт аавна гинэ. Гэтэл анд бай надад санаа зовлтгүй хажууд суугаад хуульчгал гэж байна. Би ч заа гэлээ. Нэг эмэгтэй агш орж ирээд хүн бүртнийг хууц цаас өглөө. Нөгөө цаасан дээр нь баах ABCD гэсэн үсгнүүд байлаа. Тэгсэн манай хүн дагаад хурдал гэлээ. Би ч үсэг алдалгүй дагаад хуулчихлаа. Тэгээ андтаа баг зэрэг атаархлаа. Хэдэн сарын өмнө ирсэн гэсэн хэлний луц сурчтай л гэж бодлоо. Тэгсэн төд удалгүй багш дахиад нэг хууц хүн бүр тараагаад өглөө. Тэр нь 1-ээс 20 хүртэл дугаарлсан баахан өгүүлбэр байна. Би гайхаад анд руугаа харсан чинь мань хүн бараагаад яана асуулт нь байна штэ гэдэг байгаа. Тэгсэн яах нь бид хоёр асуултаа ирэхээс өмнө төрүүлээ бүгэлжсэн байдаг. Яа, бүгэлдэг уудсан төрүүлж ирээд араас нь асуулт нь юм байна те. Зүгээр л те нөгөө хоёр ч бинго утсан юм байна те. Тэгээд өөдгнээс хуул болчихжээ.
уулах дуртай хүмүүс яах вэ? Йоо. За. Улаанбаатар хотод 11 цаг 21 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар алсыг харж аюулгүй зорчороо Цэмбийн автгэрэл хамтран айлаж байна. За, сар шинийн баярыг тохиолдуулаад хүмүүс хөдөө гадаа явж байгаа. За, манай сэтгүүлч амраа нутаг руугаа золохгүй явцсан. Гэх мэдчлэн хүмүүс хөдөө гадаа золголтоор явнаа. Тэгэхдээ орон нутгийн замд бол машиныхаа гэрлийг сайн хараарай. Дандаа одоо бол их таранхуу болж байгаа. Тийм болохоор автомашины гэрэл гялбалттай холбоотойгоор автосол бас их гардаг. Тэгээд Цэмбийн авто гэрлийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нартаа зориулаад сар шинийн бэлэг бэлдсэн байгаа юм байна. За, та аян замд гарахаас өмнө нөгөө Цэмбийн авто төв дээрээ ирээд судалгаанд хамрагдах юм байна. Үйл хэлбэргүй. Тэгээд гэрлээ онцлуулаад тохиргоогоо хийлгээд явж болно. Оо, ямар гоё. Тийм, миний гэрлийн тохиргоо яг зөв тусч байна уу? Тэ бүдгэр байна уу? Эсвэл заримдаа ингээд дээш мэшээ үлийцэн асчдаг гэж. Тийм, дээшээ үлийчүүл яг нүд рүү тусна. Ааха. За тэгэхээр энэхүү бэлгэн шинийн 15-ыг дуустал буюу 2024 оны 2 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм байна. Тэгэхээр манайхан бас нөгөө нэг сар шинэ өнгөрөөгөөд шинийн 3-аас хойш өдөө гадаа явдаг. За өнөөдөр бас ихнээсээ явж байгаа байх тийм. Тэгэхээр сар шинийн баярыг тохиолдуулан одоо ирсэн жолооч бүр гарын бэлэг болгон оврын гэрэл болон суйрлуултыг бас үн төлбөргүй бэлэглэж байгаа юм биш үү? Ямар гоё юм тийм байна. Тэгээ энэ ямарсан гэрлээ ингээд гэрлийнхаа тохиргоог л үнгүй их юм байна. Хэлгээ тэгээд тэр судалгаанд амрагдах юм байна. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 40 47 47 гэдэг дугаараас аваарай. 77 40 47 47. За тэгээ Цэмби цэгимэн гэж болно. За Цэмби авт гэрэл латинаарч бичсэн болно, крэлэрч бичсэн болно. Facebook пэйж рүү орох боломжтой. Тэгээд Эхнэлхсэн эмнэлгийн баруун хойно MT одоо шатуун түгээх станцын зүүн талд 2 давхар юм улаан байр байгаа тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар алсыг харж аюулгүй зорчороо Цэмби авт гэрэл хамтран айлаж байна. Баярлалаа. За архин дуртай охиноос хол бай гинэ. За. Хэдэн жилийн өмнө ажил дээр монитор зохиогдоод надад нэг черритэй дарстай набор хэрвээ. Улаан хайрцагтай хацгаар дотроо дарс черритэй наборыг та нар санаж байгаа үстэй. Санаж байна. Тэгээд тэр набороо гэртээ авчихсан чинь манайхан угаасаа чихэрлэг болон гашуунс юмд нугсгүй хүмүүс баг юмд дургүй хүмүүс баг идээгүй. Онгойлгоод л орхичихсан. Гэтэл манай 4-р ангийн эрэгтэйдөө энэ набороо надад өгчих гээд гуйсаар л авсан юм. Тэгсэн маргааш нь анаа би анхлуун номын эрдэнэ хоёрын алинтай нь үерхээ шийдсэн ангилээ. Тэр үед манай дүү ангийнхаа 2 охиныг крашлаад нөгөө хоёр нь царай зүс, зан ааш, сурлагаараач энд тэнцүү. За тэгээд бас манай дүүд ч хоёулаа талтай байгаад байсан гэд. Манай дүү алийг нь сонгож чадахгүй ёстой. Атсан шилаанд ороод байсан үе юм баха. Тэгээд шийдсэн гэхээр за хэнийг сонгов гэсэн чинь анаа номын эрдэнэс л хол бай. Архин дуртай юм байна лээ. Хон болоод айгүй бол доод дэлгүүрээ чука агчиг арх угаад намайг зовоод тай зүгээр гэсэн. Тэр чука агч нь манай байрны доод давхрын дэлгүүрийг ажилуулдаг эхнэр нөхөр хоёрын эхнэр нь л дээ. Хаяа хөөрхий уучаар нөхөр нь чука уучсан би яста зовж гэнэ гэж сүр бадруулж орсон гарсан хүн ирээд байдیں۔ Гол нь манай дүү яаж номын эрднийг архин дуртайг мэдсэн бэ гэхээр нөгөө дарстай шоколадаараа нөгөө хоёрыгоо дайлжээ. Анхлуун нь нэгийг амсаад л дахиж идээг бол номын эрдэн нэмээд хит хитийг идчихжээ. Тэгээд архин дуртай ирээдүйд өөрт нь гай болох нь гэж дүгнээд зайгаа барихаар шийдсэн байгаа юм. Хүүхдүүд ийм айхтар нухацтайгаар сорж шинжиж холыг харж сонголтоо хийж байна хөөе. За цагаан сарын галзуу парти гинэ. Дарстай набор хамаагүй хийж болтгүй шүү. Хэлээ мэн. 7-р ангид байсан юм аа. Цагаан сараар гэрийнхэн золгоотоор явчихсан. Би гэртээ ганцаараа үлдээд ширээгээ дүүргэж буузааж игнэж агаад л найз охиноо дуудваа. Бид хоёр эхэндээ бууз салаад чихэр жимсгээд ичээснаа удалгүй левел ахиж эмээгийн ундаа буюу дарс руу орвоо. Эмээгийн эмэгтэй зочдыг дайлаад байдаг улаан дарснаас эхлээд хоёулаа хачин гашууныг нь гайхаж байгаа л нэг хундаг уучлаа. Нэг уусны дараа тавьчгүй чамтаа санагдаад дахиад уусаар. Тэгэл хоёулаа баахан инээж дуулж байна гэж орилж бүжиглэж байна гэж савсгансан санагддیں۔ Нэг мэдсэн амар их ам цангаас сэрсэн. Босог гэсэн чаддгүй. Яагаад байгааг тайлбарлах аргагүй таагүй мэдрэмж хөвтөөд л байла. Удалгүй ээж орж ирээд ууртаагаар сэрсэн бол бос тэрийг бужигнуулсан юм а янзал үди багаас арх удаг хаашаа янзын 2 охин бай тоо гэлж байна. Юу болсон санахгүй байгааж би айсанда арай адан босоод зочны өрөөнд ортол бурхан минь нөгөө дарсны шил газарт хоосон тавгийн идэ нурчихсан. Ууцсандаа хідэн сэрээ зоочсон. Бага
Сайхан жихэр задалчихсан. Нийслэл салаатаа байцааны салааттайгаа нийлүүлчихсэн. Аяг таваг дээш доош харчихсан. Баярын ширээ маань нүд талтран болсон байж үлээ. Бодвол хоёр согтуу толгой аяг тавгаа хураад ширээгээ зэгслэх гэж оролцсон юм шиг байна. Гэрийнхээ орж ирэхэд бид хоёр ямар байдалтай байснаас эхлээд цаашдын үйл явдлуудыг нь одоо хүртэл би зүрхэлж асуудаггүй. Ээж найзын ээж рүү уцтад тэд охиноо ярьж авсан гэж тайлд сонссон. Тэр амралтын турш найз бид уулзаагүй галзуу парти хийснээ бодоод гэр гэртээ гимштгэсэн дээ. Гэхдээ тэр цагаас хойш бид хоёр нь дарс байтугайг л ууж цагаан сарын байтугайг л том ширээг эзэгнэж явна да гинэ. Би бас биднээс цагаан сараар бижигнүүлдэг байсан хэвээр. Ээж аав хөдөө золголтоор явчихад бол зүгээр. Хэний төчих юм бэ? Хэний чивсэн яад юм бэ? Ширээ дөрөв байгаа гэл. За, зундын төвшин. MJL радиогийн амт болон сонсогчдоо энэ өдрийн мэндэ. Эхний хоёр постыг маань огт дурссангүй. Мөөгийч гэж мөөгүй. Нутаг зүг юм байж. За тэр ч яхав залхуурахгүй унших юм бол нэг пост нэмээ. Үүнийг маань уншихгүй дахиж бичихгүй. Зүгээр л сонсогчоо хийнэ. За. Тунирхаад байгаа юм уу? За. 2017 онд Номин Риалтор компанид сантехникчээр ажиллаж байлаа. Орой ажил тарах үеэр 17 цагийн үед 6 болон 7 давхруудын 0 угаалт туурууд бөглөрч хальваа. Бид 6 долуулаа байдаг ч тухайн үед 3 аваж таарсан. Бусад давхруудын 0 тусдаа босоотож 6-7 давхруудын босоо нь 1. За тэгээд гуруула шат, трос, за бас багжаа аваад гарлаа да. 5 давхрын таазан дээр ревиз буюу шалгах таг байдаг. Тэрнлүү нь би гарлаа. Учир нь нөгөө хоёр хүний маань нэг нь манай техникч буюу ахлагч, нөгөө нь гагнуурч ах маань одоо ч хоёулаа ажиллаж байгаа. Яг тэгээд ревнийхээ тагийг онгойлголоо одоо. 6-7 давхрын шугамд хоримтлагдсан бохир тэр чигтээ миний дээрээс асгарч байгаа юм чи. Шатны ороо дээр зогсож байгаа хүн чинь буух байтугай өсөрж амжихгүйсноор л одоо. Нэгэнт нарсаа одоо яа гэх вэ? Доороос тороосоо ахуулаад тороосоо хид гүйлгэж байж бөглөөгөө гаргалаа да. Хөөхий тухайн үед ажилтаа байсан бүх үйлчлэгч нар 5 давхар дуудагчихсан огих нь огоод биднийг хараад л цэвэрлээд үлдлээ. Би ч буунгуудаа халуун усанд орж өөрийгөө их л сайн угааж аваад хувцас солиод ажилласаа буулаа. Тэр үед машингүй байсан болохоор ардын автобусны бодол руу алхаад нисхийн автобусанд суулаа. Хүмүүс хаг ярагдаад л би ч хамгийн арын судалд суулаа. Надад ойртохгүй байхгүй. Үнэр нь гарахгүй юм тий. Харин тийм байна. Надад ойртохгүй байдгүй. Бүгд хаалганаас урагшаа. Би ганцаараа арын суудал дээр хаана байг гэхэд хошоодоо ин шиг л юм сууж явсаар нисхийн эцээр буугаад гэртээ иртлээж маань пүү чамаас юу үнэртэд байна гэдэл өмдөндөө баамааргүй юм та гэсэн харцаар с ิจ гтэй харж байна. Үннээ хэлтэл чамаас өөр ажилтан байдгүй юм уу? Хин чамааг шатан дээр гар гэсэн юм. Бла бла гэд үглээд л гангаттай ус, арцтай усанд оруулаад л утаад л бөөн ажил болж ээж бохирын үнээрээ салгаж авч ижлээ. Жич өнөөдрийн хүртэл 10-аад байгууллагад ажиллахад Номин нисэх буудал 2 шиг хангамж сайтай газар байгаагүй. Жич 2017 оны наадмын өмнөхөн 7 номерын автобусны зорчигчтой хандаж хэлэхэд уучлаарай ажлын онцлог байсан шүү. Жич энэ пост уншигдвал 2 дахь бөглөрөл болон яагаад сантехникч мэргэжил сонгосноо өчнөө дурсамж угаа баярлаа. За бичээрэй гоё шүү. За Леопольд гэдэг залуу гахаа нохоо шувуу хоололсон гинэ. За сайн байна уу? Би бээр Арлын Япон улсад сурч ажиллаж амьдардаг ядарсны юм оюутан байна. 2022 онд анх Японд ирээд л орох оронгүй яахаа мэдгүй бараг л гудамд хонох дээрээ туллаа. Тэгтэл авралын од цуг ирсэн найз маань нэг ахта цуг байранд орсон. Надад за би ахаас асууж үзье гэдэл төд өдөлгөө орох байраа олтол цуг байж болно л гэж байна. За ингээл мань гурын хөгжилтэй адал явдалтай богинохон ч гэсэн дурсамж ихтэй 1 сарын хамтран амьдрал эхэллээ дээ. Нэг өдөр ах намайг дуудаад "За чи надтай хамт өнөөдөр явна шүү. Цул мах аавна" гэж байна. Би ч "За" гэл хэлсэн. Ах тэгээд тэндээсээ ганцаараа буцаад махаа аваад хараарай л гэж байна. Би ч ирээд удаагүй хэл усгүй метро энтрэгээр яаж явахаа мэдэхгүй болохоор ахаа цугал буцаад ирэлдэ гэтэл ах би тэнд нэг Япон хүнтэй болцоотой цаашлаад тэднийд очиж хонно. Чи лай болно л гэж байна. Япон хүн. Бич за нэрэл гэж бодоод цугтаа гараа шидчихлээ. Очих газраа ч очлоо, махаа авсан нөгөө хүүхэн ч ирлээ. Шар үстэй гялгаар Япон анаа л иржээ. Биш дотроо Япон хүүхнүүд ямар сонирхолтой юм бэ? Манай энэ намхан харахыг одоо яаж тоож ирсэн болоо гэсэн шүү юм бодоод sorry ахаа гэж яас ордтон. Тэгээ би харих гээл байж исэн ах намайг өрөвцсөн юм уу яасан. Ахын дүү хоол ичээд яваа л гэж байна.
Тэгэл цуг хоол идлээ. Тэр хоёр японоор яриад байна. Тэгэл нилээ суусны эцэс нөгөө хүүхэн нь яваад л өглөө. Би та яав дагаад яваач гэсэн. Өнөөдөр хударсан л гэж байна. Би ч ах гологдоод наасан гээл дотроо одож байтал. Гэхдээ бүр дайжгүй юм болсон гэж байна. Тэгтэл ах намааг л бодсон байх. Нөгөө эгчэд манай энэ дүү саяхан ирсэн чамд манай дүүтэй найзлуулчих дүү байгаа юу? Хил интернет гээд хурдан сураад хил интернет хурдан сураад ухааны юм ярьж байтал. Тэгтэл нөгөөх нь байгаа л гэсэн юм шиг байна. Тэгээд ах бас өөр нэг дүү байгаа. Дараа 3 болцоо хийгээд авсан байгаа. За. Тэгэл хэл усгүй манай нөгөөх мань хоёр ахын сугны усыгээл болцохоор болоо. Мань хоёр ч бас санаа зовоод ахаа мэдээж болзоо юм чинь мань эдэл даах байхдаа мөнгө энэ төр муу агаартай лайм биш үл гэсэн ах. Үгүй дээ Япон хөхнүүдээр даалгуулна гэсэн юм байхгүй. Япон хөхнүүд даалгуулна гэсэн юм байхгүй. Өөртөө л тооцоогоо игээл гардгал гэж байна. Мань хоёр цоо шинкод юм болохоор ахын үг бол бат гэсэн бодолтой за гэдэл. За нөгөө болзооны өдөр ирвээ. Агч ганглал цоо шин хослол доогоороо ботинк байхгүй болохоор худалдаж авч ганглал мань хоёрыг аваад гарлаа. Болзоо хийх газар нь Монгол хоолны газар. За нөгөө 3 ч ирлээ. Тэгтэл миний болзоо охин надаас 2 игч дундаждуу царайтай охин. Ахын нөгөө гэлгарагч манай нөгөөхийнх харин жоохон царай муутай 30 гарсан нөгөө хоёрынхоо игчин гээд нэг игч ороод ирлээ. Манай үний царай гэсэн шинжтэй. За тэгээ ширээндээ сууцгаад л ахын гэлгар байна. Миний өдөөс надад хуваарлагдсан охин манай нөгөөхийн өдөөс ах нөгөө том игчтэй суучихд юм байна. Тэгэл хоол энтрээ захиалаа. Би ч арх энтрээ уудгүй байсан. Одоо бол амсдаг болсон. Өөртөө сүйдээ зэ 2 хуушуур авлаа. Манай хоёрчаас нэг их юм авсангүй. Гэтэл нөгөө 3 чинь баг хүний 3 хоол авдаг юм байна. Би ч нэг пэх гэж бодоол юм ярьж эхэллээ. Гэтэл ахын гэлгар ихч миний гар хурууг барайл хацраа базаал хөөрдөөл байх шиг байгаа. Тэгсэн ах над руу муухай хараастай. Би айгастай. Тэгэл ах чи наадхаа дагаад гэрлүүн яваараа л гэж байна. Би чинь Япон хэлгүй хол явчвал буцаад гэрээ олохгүй. Ах ямар муухай юм бэ? Би энэ гэлгарын таалалд нийцсэн нь миний буруу юм уу? Өөрөө хэл устан байж панаалтч чадахгүй. Намайг эндээ ингээд нэг гэлгар шар хөхөнд өгөөд явуулах гэж байгаа юм бах та ухааны бодоод сууж байтал нөгөө хэд нь за өөр газар орхуул гэж байна. Аач тгийгээл тооцоогоо авлаа. Тэгтэл өгсөн Япон хөхнүүд даалгуулдаггүй энэ тэр мань хэдийг төлгөө гүрүүчдэг юм байна. Ядаж байтал мөнгө муудаа тооцоогоо хараад уур хүрээл ямар хиддэг балаанууд вэ гэж бодоол. Гэхдээ будаа загас энтерхээ иддэг гарууд Монгол хоол таалагдсан юм болов. Манай Монгол хоолнууд ч угаасаа гоё энтер ядаж өөртөө төлөх байсан бол 2 хуушрууш зөндөө иддэг байж гэж харамсах шиг. Тэгээд нөгөө хоёртойгоо ярьслал мань 2 түүч мөнгөгүй ах байсан мөнгөөрөө ботинк авсан. Нөгөөхийн цалин буугаагүй азар би байранд орно гэж хадгалж байсан мөнгөөрөө тооцоо ээж гарлаа. Тэгтэл нөгөө 3 чинь өргөлжлүүлж суумаачд ордог хоолны газар очичхул гэж байна. Бүү гэзэгд мань 3 ч эвтэйхэн мураад явуулчихлаа. Дараа нь ярилцгаалаа. Ах руу нэг уурлаа. Таны дээр даалгуулдгүй энэ төр яасан? Гах түүмэ гэжээ. Ядаж байхад яасан ч их иддэг самуран сүнснүүд вэ гээл өглөж хэсэг тавьшраад за гахаанахоо шоу хооллоод буюу хийчлээ дээ хідүүлээ гэж ах авд юм да. Ингээд ахын цохиос бүтэлгүй 3 юм болцоо амьтан хооллсон буян болж дууссан да. Манай энэ хайр дурлал да. Үнэн бүтэлгүй. Энэ пост явал бас нэг намайг сугны үсээ хийгээд Монгол ихтэй болцоонд явсан бүтлгүй түүхийг бичнэ. Урт олчлоо уучлаараа хайртай шүү Японоос гинэ. Муугаа мэдхгүй бас их хүүхмсэг юм байна. Харин яг болцоосог юм байна. Гахаан хошоо хооллоод автай нэрээ. Нэр тэр 3 тайгу дургу нүрээд нэг 3 гахаа Япон гахааны хошоо олсон юм байна. За Улаанбаатар хотод 11 цаг 34 минут болсон нэвтрүүлгийн гимжээ ажиллагч MCS Coca-Cola за хайртай дотны хүмүүстэйгээ учран залгаж халуун яриа өрнүүлэх баярын мөч бүрт тантай хамт байдаг. Тэгээд цагаан сар бол үнэхээр гайхамшигтай баяраа. Тэгэхээр та баярын ундаага бэлдэж амжаагүй бол MCS Coca-Cola компани бүтээгдэхүүнүүд за Хүнээ Экспо болон Монголын үйлдвэрчний нэвлийн ордонд багцын үнээр бэлэгтэй худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ яригч MCS Coca-Cola-да баярлаа. Баярлалаа MCS Coca-Cola. За Пүрвжөв Батуулд гэдэг залуу. Цэрэг гинэ. За өдрийн мэнд унг баяра хонг баяра болов гинэ. За манай онжов гэж түнтгэр улаан цэрэг байлаа. Хүн чанартай бусдад тусрах уу их уран мундаг цэргэлтэй. Бид нар бийсээрээ их тоглодог байлаа.
Би нэг удаа харуулын байр руу орох гэсэн чинь урдаас тус баяраа нөхөр өөрөө хаалга дарчаад хинбэ хэрэг зөргөө хил гэдэл байна. Би эргэлзээгүйгээр л унгах гээд удаан дүлж байгаа юм шиг царайтай Улаанбаяратаа уулзъя гэсэн чинь дотор байсан олон нөхөд пэр хидл инээгээд би баяраа төөгдөө талиж одлоо. Өөдсөн цэргүүд түүн төхөж ирээд л яг тийм царайтай гих мэтэр хочлон уурыг нь хүргэн. Гол нь цэргүүд дундаа бол тэгсгийгээд унг баяраа болоод үлдэх боломжтой байсныг орой анги нэгтгэл дээр ротын захирагчд тусламж хүссэн муухай нэрээр арилах гэж алтан хошоо үргэснийг ротын захирагч жагсаалд шууд хэлтэл нэг ч зэрэг инехгүй байж инехгүй үлдэж чадаагүйгээр барахгүй бүр анги даяар унг баяраа боллоо. Уг нь намайг ингэ шоолоод байна гэж захирагчтай хэлсэн юм биш үү? Огч нь би одоо хов зөөс. Юу нэ унг баяраа гэсэн юм. За ингэ зэрэг анги даяар унг баяраа боллоо. Тэрнээс хойш намайг харах бүртээ занал хийлнэ. Нэг удаа намайг чамгүй ихээр зодоод салсны дараах ханы сонио хийлээ. Баяраа маань 7 хоногийн мэдээ хэсэгт нь хонгийн мэдээ гэж ичээд анзаарахгүйгээр штабт өлөгчжээ. Түүнийг харсан штабын дарга анги нэгтгэл дээр тэр олон хонготой нөхөр гараа дээр чи яас олон хонготой нөхөр вэ? 7 хонготой хүн үү чи очиж засаж янзал гэснээр тэр явдал дуусгарууллаа. Оройн хоног гэдгийг хонг гэсэн юм ээ тий. За. Хонгох гэдэг. Оройн байрандаа цуглаад амрах гэж байхад нь би баяраагаа солхон хідэн цэрэгт манай баяраа маань нэрээ солио сайхан байна. Царайж зороод гэж ярьлаа. Тэд сольсон нэрийг шимтээ асууж байна шүү. Зарим нь араас дагаж ирээд л асуухаар нь унг баяраа байхаа болоод хонг баяраа болсон штэ гэж хэлээд буцаалаа. Маргааш өглөө коридор таарсан баяраагаа би мартаад хинэггүйхээ алхаж явтал нэр сольсон хэрэгээр намайг нүдээд би алуулах шахаал саналсан да. Тэртээ 20 гаруй жилийн өмнө даач манай хүн ам султай л да. Халагдаж ирээд нутагтаа унг болсон дараа нь хонг болсон түүхээ яривал тэр нь дэлгэрээд одоо болтол хүмүүс хоо баяраа гэдэг болсон байлээ. Онсын баярлаа гинэ. За, баасанд орж Батхүү гэдэг залуугийн өчлөөд өгөх байна. За, сайн байна уу манайхаа. Өнөөдөр ёстой хүгийн юм боллоо. Цагаан сарын баяр болж байна да. Машина угаалгаад сайхан цэмцэлгээд авлаа. Хэрэндээ л гадаа онох юм чинь ингээд хаалганы дотор талын усыг нь арчиж гэрлүүгөө орлоо. Өглөө гарч ирээд машины хаалгаа нэгсэн онгоодгүй. Баахан хаалгаа тойруулж нүдээд сүүлдээ гар өвдөөд арилаасаа хоцрох тийш андаал явчихлаа шүү. Арын хаалгаа татаж үзтэл онгоож шүү. Тэгээд арын хаалгаараа ороод урагшаа бөө юм бол суугаад энэ хооронд сандлын бүрээсээ муухай олохгүй тулд хичээсэн шүү гинэ. Би ч гайгүй уян хатан юм байна лээ. Тэгээд машинаас хамгийн халуун дээрээ үлээлгээл төгжрөл явж арилын га дээрээд хаалгаа нарах гэсэн болдгүй. Баахан түлхэж үзлээ онгоодгүй. Тэгэхээр цонхоо онгоолгож хоёр хөлөө гозолцоож ягаад арай гэж гараад цонхоо яаж авах вэ гэж бодож агаад цонхоо ахт очоод дараад хаагдаж байхад нь машина унтрааж түлхүүрээ авах гэж хид үзээд амжтгүй болдогчгүй юм байна. Түлхүүрээ авахаар л цонх зогсчод болдгоо. Тэгэхээр нарын хаалгаараа ороод хаалгаа хаагаад урд цонхоо хаагаад машины унтраагаад арын хаалгаараа гарах гэтэл төш арын хаалга дотроос сонгоодгоо. Машин угаасан нөхөр хүүхдийн хамгаалтыг түлхчихсэн байж. Тэгээ урагшаа дахин зүтгэхээс залхуураад урд цонхоо нээж агаад хажуугаар явж байгаа хүмүүсээс машин гаднаас онгоолгоод өгөөч гэж баахан ориллоо. Хүмүүс гайхаал өнгөрөөд байна. Аргачгүй үз ганцхан жолооч талын урд цонх нээгдэн нөгөө гурав нь хөлтцсөн. Тэгээ би ард талаас урд талын цонхоор махиралдаж сухуугаад орилоод байгаар хүмүүс гайхсан баг. Хүмүүс туслахгүй байгаад бол дахин урагс зүтгээд уран нугарачиг нуралтаж агаад урд суудалтаа сууж агаад хаалгаа дотроос нь баахан нүдэж барсангууд бол дахин цонхоороо хоёр хөлөө гозолцуулаа. Тэгээд л гарсан да. Цонхоо хаахын тулд дахиад арын хаалгаа нээгээд хүүхдийн төгжийг нь болиулаад цонхоо хаагаад машинаа унтраагаад хаалгануудаа хаагаад төгжиг гэсэн төгжигддгөө. Арын хаалганыхаа төгжийг оролдож байгаад бүр хаагдах нь боловчгоо. Тэгээд тэр төгжээтэйгээ 10 гаруй минут ноцолдов. Тэгж машинаа төгжөөж ажилдаа 20 минут хоцроод орж ирв. За энэ жаах. Орой яаж жоохон машиндаа сууж гэртээ харих вэ? Гэснээс хүлцэн хаалга яаж амархан онгоолох вэ? Манайхаа туслаарай гинэ. Йоо. Яста бүтлгүй гараас. Йоо. За, бэлгүн талаа гэдэг сонсогч. За. Хэдэн жилийн өмнө ээж маань хөлөө гимтээгээд гимтэл орвоо. Яаралтай тусламж нэг хүний дараа ороорой гэд хүлээж суун. Дотор нэг залуу аймаар орилол ээжээ ааваа болоод үүдэнд байсан би тэд айгаад л яасан болоо гэдэл эхнэр юм уу найз охин юм уу хайраа тэсэрэ гэдэл 6-7 минутын дээр ёо гэдэл орилол таг би ч хэрэгт дурлаад хаалгаар шагаагаад харсан чинь тэнэг залуу хуруундаа эмхтэй бүгж зүгээд гацаажчихсан байж таа.
Илүү хаалгаар харахаас өмнө тэр хүнийг өгчлээ л гэж бодсон. Ирчүүд арай л бааштай гэсэн байна. Йоо, илэг аваач. За, Улаанбаатар хотод 11 цаг 40 минут бас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сашины ерөөл дагуулсан нандин бэлгийн багцаараа Mile Cosmetics хамтран ажиллаж байгаа. За, Японы номер 1 брэндүүдийг аль биесний эрхтээ оруулж ирдэг Mile Cosmetics цагаан сарын бэлгийн багцуудаа хямдрал зарласан. Та Mile Cosmetics 2 бүтээгдэхүүн авал 10% хямдарна. 3 бүтээгдэхүүн авал 15, 4 бүтээгдэхүүн авал бүр 20% хямдарна. За, хямдарсан бүтээгдэхүүнүүд нь болохоор 2 сарын 12-ыг дуустал гэж шүү. За, тэгээд аавда, ээждээ, хүүдээ, охиндоо, ачтаа, зээдээ гээд яг тэр ойр дотныхоо хайртай дотны хүмүүстэй за насныхан зориулсан юм гоё багцууд гарсан байгаа. За, эрэгтэй багцанд нь жишээлбэл биеийн саван, арьс арилгааны багц болон нүүрний саван, өсний вакс гэдэг ингээд сонголттойгоор тийм үү. За, эмэгтэй багцандаас биеийн тоос, гарын тоос, ванны давс, өсний шампунь, ангижруулагч, арьс арилгааны багцууд, маск гэдэг ингээд бас одоо сонголттойгоор хүүхдийн багцанд нь хүүхдийн оо сойз ам зайлагч гэдээ бас байгаа. Тэгэхээр нөгөө дээрэс нь нөгөө гоё юм сар шины ерөөлтэй юм ерөөлийн үг бичиж өгөх байхгүй юу. За та одоо тий энэ багцыг хэрвээ ээжтэй авч явал гэдэг ээжд нь зориулаад гоё ерөөлийн үгтэй тий. За тийм учраас нөгөө ерөөл дагуулсан нандин бэлэг гэдэг байгаа. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7533 9966 гэдэг дугаараас аваарай. 7533 9966. Мэдээж Mile-ийн бүх салбараар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сар шины ерөөл дагуулсан нандин бэлгийн багцаараа Mile Cosmetics хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний хуу сайн байна уу? Би Чикагод амьдардаг. Танаар радиог байнга сонсдог. Монголоос ирсэн хүмүүс бид нарыг мэдээл сайтай юм байна гэж үнэлсэн. Танаар радиогийн ач тус шүү гинэ. Баярлалаа. За манайх 4 хүүхэдтэй манай том охин хөөхөн үйлдэлүүдийг гаргадаг байсан. Хамгийн сэтгэл толд үлдсэн нэгэн явдлыг бичмээр санагдлаа. Манайх 9 давхарт амьдардаг байсан. Манай охин 1-р ангид надад элсэн чихэр хэрэгтэй байдаг. Жоохон хүүхэдтэй гарч болдгоо. Тэгэд нөхөрлөө залгахтал охиноо авч яана гинэ. Тэгэхээр нь элсэн чихэр захилаа. Тэгээд хэсэг хугацааны дараа галтойгооны өрөөрөө явж байтал үүдэн дин дон гэж охин дуурах шиг болоод хаалгаа нээтэл охин маань 2 гар дээрээ 1 кг мууттай элсэн чихэр тавьчихсан. Хамрынх нь хөлс бурзаацсан зогсож байна. Би гайхаад хонхоо дарахгүй яасан гэсэн чинь аав нь машинаасаа орцны үдэнд буулгахдаа чихрээ асгаваа гэд гар дээр нь тавьсан гинэ. Охин яг тэр жигтэй шатаар алгасан ба. Тэгээ яагаад лифтэнд ороогүй юм бэ гэсэн чинь гар нь товчлуур дарах боломжгүй байсан гинэ. Тэгээ бас хаалганы онхыг дарч чадахгүй болохоор хонхшир дуграа зогсож ичтэй хөөрг юм байна. Харин би азар хаалгатаа ойрхон явж тараад хаалгаа хурдан онгоолгосон. 7 настай хүүхэд 1 кг элсэн чихэр алган дээрээ тавиад 9 давхар хүртэл алхах нилээн хүнд ачаасан баг та. Одоо 30 гарсан сайхан охин байна. Баярлалаа та бүгд. Ямаараа диндоо. Хөөрг юм бэ яасан нэ. За Батбаяр Авир гэдэг залуу. За манай нутагт очир гэж мангардуу хинэггүй нөхөр байдаг байлаа. Хаан л явн онгоонд ярианд орж явдаг мань нэрийн хөгдөө явдал ихээ. Тэрнээс нэгийг довчлон өгүүлээ. Мань хүн найзтайгаа малын ирэлд яваад айлд хоног төөрүүлж илтээ. Ам бүл нилээн олуул айл байж. Газраар бүгд зулаад л унтцгаан. Өглөө бүгд босоод цай унд болоод байтал мань очир орноосоо босдгоо сэрүүн хөвтэй айдлаач. Найз нь гайхаад байж байтал ирмээд дуудаж байна шүү. Нөхөд очилж ихэнд нь манийханд бандах байдаг бай яах бол гэж. Яна. За найз ч яг юу солиороод байгаа юм. Яаж байгаа алга болгочих вэ гэдэл. За энэ хүмүүсийг гаргаадах тэр хооронд чи босоод өмд хувцаа өмсчих гэдэл. Яаж гарах вэ гэж арга сөвгөлж байснаа. Өөрөө гараад тэр тэндээс ирж ба юу вэ хүмүүсээ гээл хашгирч гин. Бүгд л хаана юу гэдэл гараад ирж. Тэр энэ гэж худ гаргалж байснаа. Өө хідэ адуул байсан байна гэд энэ хооронд боссон байх гэд байж байтал мань очир гэрээс инээсэг гараад ирж байна гинэ. Яасан хурдан гараад тэр амжсан уу гэд асуусан чинь өө бандаг байсан байна. Доотл нь тасраад майкны цаагуур яваад орчих. Доот тал нь тасраад майкны цаагуур дээшээ явцсан байж гээд ёор тоосож хийж инээсэн явсан гинэ. Доотл нь тэр ёо тэгээд ёо ямар батай юм бэ? Майкных нь одоо ингэ ойлгочлаа. Бандажных салтаа хэсэг нь тасарч урагтаад тэгээд дээшээ ингээд зээжрүүл гараа бичиж. Заваа юм яасан. Тийм болтол нь өмсөд ахтай. 90 донд нэрээ
баян морьтой явдаг хүмүүсийн бандаж нь ингээд урагдчихсан. Бүкс нь ингээд цорцсон гэж хоёр дугуй. Тийм үү? Тийм нэг морин дээр ингэж баян холхиж явсаар байгаад. За. За Soft Tan Bat гэдэг сонсогч. Манай 4 ангийн хүүхдийн багш солигдож эцэгхийн уралд сууж ирээд за багш чинь нэрийг байгаль гэдэг юм байна гэж хэлсэн. Маргааш өдөр нь охин хилдэ явахдаа ээжээ манай огшийн нэрийг ой гэдэг үлгүй гэж асуусан. За нэр нууцлаад өгөөрэй гинэ. За Сүсгэлээрээ гэдэг баха. За манайхаа сүсгэлээрээ. За бажуулдаг пост байна шүү. Долооны нэвтрүүлгийг сонсоод санаанд орчихлоо. Олон жилийн өмнө бригадаараа эзэнгүү байрны хажууд ажиллаа хийж байлаа. Гэтэл манай нэг нөхөр гидс базлаад болохоо байлаа л гэж байна. Бид нар энэ байр руу ороочтой гэсэн цаас аваалгүйлээ. Нээгч удсан өмдөөж татсан юмгүй царай нь ухаа зайцсан үсрээл гараад ирж шүү. Бид нар яасан гэсэн чинь хөө энэ байр сүнстэй юм шиг байна л гэж байна. Яаж вэ гэсэн чинь баачаад харсан чинь баас алга болчлоо гэж байна. Нөгөө нэг дээрийн баасаа алга болгосны сонсоод бичиж байгаа юм шүү дээ. Бид нар ч бөөндөө орж үзье л та гэл ороод эхнээсээ илгээ тэврээл унлаа. Яасан байх нь манай нөхөр үнэхээр хэцүүдэд өмдөө шувтлаад хан руу цацчихсан байж. Тэгээд сонгоогоо дарсан юу ч байхгүй болохоор нь зовчихсан юм байна л та. Энэ группт байгаа сонсоод л шууд өөрийгөө таньж байгаа уучлаарай андаал гэж байна. Стаалнаа чамаа гэсэн улаацсан сууж байгаа хта тий. Нэр нь бичээгүй чи гайгүй бахаа. За, Япон нэртэй сонсогч байна. Япон ханс юм байна. За, би гэж хүн хоол хүнс хөрөгчөнд багтахгүй. За, байз боов хаандаалт хийдэ гэж суудал дундхүү. Ээжээ, би чинь боов бандажсандаа л хадгалчихдаг штэ гэж авд юм да. Тэгээд энээсээр байгаа дуусуу. Боов яасан гэж юу? Балкон дээр нэг онсон гинэ. За, ари гэдэг бүсгүй. За. Цагдаа нэг фирм чинг шалгахаар уулзаж асуужээ. Таны фирмийг шалгах хэрэгтэй байна. Ямар нэг хууль бус зүйл нуусан байж магадгүй гэж магадгүй гэсэн фирм чинь бодж байгаад за тэгээд харин тэр харагдаж байгаа талбайраа битгий ороорой гэсэн цагдаа уурлаад эрхмээ надад улсаас өгсөн бүх газар руу орох пайс тэмдэг байна. Энэний тусламжтай би хэний ч зөвшөөрлгүй орох эрхтэй гэж попор. Хэсэг хугацааны дараа хүн орилох чимээ гарав. Хартал цагдаа бухан төгдөж байв. Фирм чин наадахта пайзаа харуул гэжээ. За. Онгойл юм байна тий. За яг энэ шиг юм тохиолдсон доо. 100 байсан юм. Үргэлжилж байгаа юм байна. 100 байсан юмдаг. Би чинь хараа гол руу байрныхантайгаа их явж сэлхээ аядаад гол дээр өдрийг өнгөрөөд хөөхт байлаа. Замд нах зэгчийн гэрээр цайлаад гардаг байсан юм. Игч надад гэрт байхгүй үед ороод хэрэггүй шүү. Орилоод нүдэд байхгүй бол харьцаж байгаарэ гэж хэлснийг мартаад хажуугаар нь өлсөх аядаад ногооны талбайгаас огурцын явах санаатай хашаад авч ортол нохооч алга байна. Нохоо угаасаа яах ч үгэл те цааш явлаа. Тугалнууд нь хашаанд сул байхаар нь тоосон ч өмгөө ороод яг хашааны талд орж байтал золигнууд чинь хоёулаа мөрөхгөө дайраад ирдэг юм. Зүхтаах шиг л болсон. Гэтэл аль хэдийн айсанда хашаад аваад хоёр айлын хашаа өнгөрч гисэн. Өрөөс нь гутлаа гээж гисэн зогсож үлээ. Айхаараа хүн юу ч хийдэг юм байна лээ. Болохгүй шүү дээ гэж тэр үед 3 дугаар ангил байсан та гинэ. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн үдээ хашир нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчидлээ мишиг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Саршины өрөөл дагуулсан Нандин бэлгийн багцаараа Mile Cosmetics за мөн алсыг харж аюулгүй зорчоороо Цэмби автограл хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгийн. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч алсыг харж аюулгүй зорчоорой. Цэмби автограл. Мэдээлэл авах утас 7740 47 47. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын MJL радио 88.3